Би инх хоёр сайт дээр тодруулаад хэлэхэд статистик тоо хэрэггүй шүү дээ. Би өөр хэлжээд тахт өөдөөс өөр статистик тоо хэлээд байна. Нэгдүгээр, хоёрдугаарт нь болохоор зөрчилтэй хариулчлаа өөрөө. Ажиллах хүчин хандсан, хөдөлмөрийн зах зээл хандсан гаднаас авч ийн гэдэг. Гэтэл цаанаа ажилгүй байгаа ядуурл ажилгүйд л энэ төр нэмэгдээд байгаа юм шүү. Тэгэхээр одоо хоорондоо уялдаа холбоогүй шал авцалтаагүй тоонууд гэсэн үг үү? Эдийн засгийн утга нь хайчичваа гэж асуумаар байна. Хөдөлмөрийн зах зээл дээр реформ энэ төр хэрэггүй мүү? Гэдэг ямар арга хэмжээ авах вэ гэж асуусан. Хариултаа эргээс сонсвол нэлийн зөрчилтэй юм ярьчлаа шүү. За Батшугар сайдын хариултыг сонсъё. Батшугар сайд хариулъя. За баярлалаа. Эрүүл мэндийн даатгалын сангийг бол тодорхой хэмжээнд шинжлэх нь зөв. Гэхдээ Монгол улсын тогтолцоо нөр нэг худалдаа авагч DRG-ийн тогтолцоо маш сайн дэлхийд ордог юм лээ. Хамгийн гол нь хоёр зүйл хэлмэн. Зарцуулалт нь бүрэн оновчтой болж чадахгүй байна. Хоёрт нь бол яг шимтгэлийн орлого нь бол дөнгөж 20% байгаа шүү. Эрүүл мэндийн даатгалын сангийн. Улсын төсвөөс орж өрөөс даах ёстой эмийн жагсаалтаас авахгүй лал эмнэлгүүдийн санхүүжил. За нэмж инквери гишүүн инквери сайд хариулъя. Ажиллах хүчний оролцоо хөдөлмөр эрхлэлтийн асуудал байгаа. Үнэхээр нийтлэгээр ажиллах хүч дутж байгаа. Мөн одоо яг зорилттой ийм өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амжиргааг дэвшлүүлэх хөтөлбөрүүд бол хангалттай хэрэгжиж байгаа. Энэ хүрээнд одоо яг зорилт бүлэг, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлт иргэд болон энэ залуучны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнүүд ингээд энэ төлөвлөгөөнд суусан. 27 онд санхүүгийн дэмжлэг жижиг зээл болох арга хэмжээ гэхэд 5903 иргэн аж ахуйн нэгжийг хамруулахаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 73 тэрбум төгрөгийг зарцуулахаар суусан байгаа. 21 аймаг 9 дүүрэгт хэрэгжих энэ бизнес үйл ажиллагааны гарааны болон хөгжлийн шатны санхүүгийн дэмжлэг жижиг зээл олгохоор ингэж тооцоологдсон ийм арга хэмжээнүүд явж байна. За яг үндэ бол ажил хүчний оролцоо өндөр болж байгаа. Сайн дайчилж байгаа. Бүх салбарт хүн дутж байгаа. Өдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, уул уурхай, ер нь газар тариалан боловсруулах салбарт, ажиллах хүч, үйлчлэгийн салбарт хүн дутаад байна. За мөнгөн зүгийн ган хүлэг гишүүн асуулт асууя.